За Сан Францискод бол ирсэн. Тэгээд би нөгөө маш том алдаа гаргасан байна. Ер нь бол очих газаргүй ч юм уу те гадагшаа ирээд шууд очих газаргүй асгол хүмүүстэй төвгөөдэй гэж бодохгүй байгаа бол хамгийн зөв арга нөгөө юугаар Airbnb-гээр байр захиалаад нэг 7 хоног байр захиалаад тэрэндээ байж хоорондоо ингээд нэг учраа олчих штэ. Орчин тогоо танилцаад учраа олчих юм. Тэгээд түрээсийн хугацааны түрээсийн байр маань хайгаа цаашаа явуулаад нэг тохиомжтой юм билээ. Тэгэхээр би тэгж бодоод би Airbnb-гээр байр захиалсан. Тэгсэн чинь Монголоос гарахдаа хэд хоногийн өмнө байраа захиалаад бүгэлсэн баггүй юу. Тэгээд өнөөдөр болохоор 3 сарын би Монголоос 3 сарын 5-нд гарч байгаа штэ. 3 сарын 5-нд гарна гэж тооцоолоод би 3 сарын 6-наас 7 хоногийн хугацаатаагаар Airbnb-гээ бүгэлсэн баггүй юу. Яа, энэ хэм хүрдэг юм. Тэгсэн чинь баларсан. Аюу буруу юм хийсэн. Тэгсэн чинь нөгөө цагийн зөрүүнээс болоод би 3 сарын 5-нд Монголоос гараад ингээл замдаа хоноол 3 сарын 6-нд ирнэ гэж тооцоолсон чинь дахиад 3 сарын яг 5-даа л ирсэн. Нөгөө цагийн зөрүүнээс болоод 3 сарын 5-даа ирсэн. Тэгсэн чинь би очих газаргүй болцсон одоо. Тэгэл жоохон дотроо явж байна. Тэгээ би ачаага чирж авахаас төвшөөгөөд нэг газар гуугаад үлдээсэн. Тэгээ энэ хоорондоо ямар ч одоо нэг кофе авч уугаад жоохон сэргээд хий, жоохон юм идээд хий. Тэгвэл нэр жоохон цутарсан явж байна. Ягаад гэвэл нүүн мөрөөр юм гарцаа. Яасаа гадуур хэсэг бодлол дээр хоноод ч юм уу тэгээ бодол тоноод ингээд гадаж явхлаар жоохон цутраа царай алдчихдаг. Тэгээ анхны сэтгэл бол жоохон тиймэрхүү байр шүү. Ер нь хол эхний өдрөөс фейлдэн гэж фейлдэж юу байхгүй. Шөнөдөртөө болохоор зүгээр буудал авч хонохоос. Буудал үнэтэй байгаа да. Ядчил урьдчилсан захиалах ер нь ингээд ямарваа нэг юм дандаа ингээд урьдчилсан захиалах хийжээж тэр нарай нэг хямд тусдаг юм байлаа шүү. Тэгэхгүй яг ингээд тулцсан яг одоо орё гэж ингэх юм бол ер нь айгүй өндөр үнэтэй. Тэр одоо яах вэ ямар гадаа хонцтой юм биш. Жохон зутраж байна. Нүүрэн дээр юм гараад. Үсэг цангаа явж штэ. Одоо л нэг айхан Starbucks олж кофе олж угаад бас эргээд нэг юм идчихэд тэгээ ачаагаа аваад юм идэх хоорондоо буудлаа хайгаад ямар ч байсан болчих. Энэ дэвтэгтэй айгуугаа сансын утгад амар хүүтэй юм байна. Би ч улаан газар очиж байгаа гэж жоохон нингэн хуцтай ирсэн одоо яана. Хүүт техниксээс салахгүй л авах юм шиг шүү дээ. Энэ бас л ер нь хэвчээ мэдэл байдаг Европс. Ямар байдтай байна яг л сарын ер нь одоо хайн байна дөө. Тэгээ нэг ирүүдээ босгож ахтаал магийн болоод ер нь утга санаа social security гэдэг утгатай юм. Дандаа social security safe гэдэг утгатай. Хамбар барьсан байна. Ер нь машингоо бас ингээд алхаад хол явж чадахгүй. Тэгээ дээрээс нь такси барих юм бол нэлээд өндөр гарч ийн. Uber дуудах юм бол нэлээд өндөр гарч ийн. Тэгээд тодорхой нэг газраас нэг газар руу очиж штэ тий. Тодорхой нэг газраас газар руу нөгөө такси гараа очиж ийн. Тэгэхээр яг үзэж юмудаа үзэж энэ орчингоо жоохон мэдэрч чадахгүй байгаа байхгүй.